болон төрийн бус байгууллагуудын удирдах ажилтны анх дахь зөвлөгөө өнөөдөр эхэллээ. Биедвэр спортын чиглэлээр манай оронд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биедвэр спортын газраас зохион байгуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөө өнөөдөр эрүүл мэндийн яамны хурлын А танхимд хэллээ. Агуутайгаа болж байгаа тус зөвлөгөөнд манай оронд биедвэр спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 82 спорт холбоо 85 чирэгжүүлэлтийн газрын 100 гаруй төлөөлөгчид оролцож байна. Тус зөвлөгөөнүүдээр 10 цагаас эхэл зөвлөгөөний нээлттэй арга хэмжээнд Улсын их хурлын гишүүн Хувь зүйн байнгын орооны дарга Бат Эрдэнэ биедвэр спортын газрын Наранбаатар Монголын үндэсний олимпийн орооны дэд ерөнхийлөгчд амт нарын албаны хүмүүс оролцож зөвлөгөөнд оролцож байгаа хүмүүст баяр хүргэж амжилт хүссэн юм а. Нийт ард иргэдэд эрүүл чирэг байлгах төрийн байгууллагуудаа тогтоол шийдвэр яриад хэдэн арга хэмжээ зохион байгуулад байхтай биш. Төрийн бус байгууллагууд нь өөр өөрсдөө чиглэлээр дагнаад үйл ажиллагаа явуулаад байхтай биш. Хамтраад зохион байгуулаад саналуудаа нэгдээд нийлээд ингээ одоо үйл ажиллагаагаа нэгтгэхэд явуул цаашдаа одоо энэ тамир спортын салбарын хөгжилтөд онцгой чухал үүрэгтэй гэж үднээс одоо энэ зөвлөгөөнийг хийж байгаамаа. Энэ удаагийн зөвлөгөө асуудал дэвшүүлэх хилцэх зарчмаар явагдаж байгаа бөгөөд өнөөдөр төрийн болон төрийн бус байгууллагуудын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга зам сэдвээр биедвэр спортын газрын дарга Наранбаатар илтгэл тавьж асуудал хилцүүлсэн бол нийтийн биедвэр спортын талаар авах зарим арга хэмжээний тухай 2009 оны засгийн газрын тэг 5 дугаар тогтоолын хэрэгжилтийг биедвэр спортын хилцээний дарга тунхлах зөвлөгөөнд оролцож байгаа хүмүүст танилцуулсан юм а. Түүншин тус зөвлөгөөнөөр биедвэр спорт чирэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт байгууллага дундаас шилдэг 6 байгууллагыг тодруулан шагнаж урамшуулах юм байна. Дэлхийн улс оронд болж байгаа спортын уралдаан